Сайн байцгаана уу? За энэ 7 хоног уламжлалт ёсороор нэлээд улаан шуугиантай өнгөрлөө. За бидний анхаарлыг татсан олон сэдв байлаа. За их удаа үргэлжилсэн ногоон автобусны хэрэг анхаачдын шүүхээр шийдэгдлээ. За хуучин ерөнхийлөгч байсан батлагтай холбоотой тэр нэг төгнөг нуурын орд гэдэг асуудал нэлээд яригдчих байх шиг байна. За улсын хурал дээр бас хэд хэдэн тий хуулиуд элдв юм хэлэлцлээ. За энэ дундаас би энэ 7 хоногт онцлоод ярих сэдв маань бол одоо ерөнхий утгаараа эсвэл өргөн утгаараа болвол энэ баялагын хуваарлалт гэж сүүлийн хэдэн 7 хоног нэлээд эрчтэй яригадаад байгаа. Энэ сэдвийг хамарж ярих гэж байгаа маа. За одоо тэгээд хуучин бол бид нар баялагын хуваарлалт хийх гэж оролдож байсан түүх бол би жишээ социализмын үед бол тий хүний хувийн өмчийг хурааж аваад за эзний магадгүй орон шоронд хийдэг. За зарим нь ч бол алж шулж байсан тий. За тэгчээд нөгөө хөрөнгийг нь бол буцаагаад одоо ингэж хуваарлж исэн юм явдал бий. За одоо тэгвэл бидний ярьж байгаа нь баялагын хуваарлалт одоо ямар хуу байх юм бэ? Ийм аргаар байх юм уу? За эсвэл одоо зарим эрх баригчдын ярьж байгаа шиг те үгүй наадах ч одоо улсын төсвөөр улс орны мөнгө төгрөгийг зарцуулж нээж ингэж эргэлтэнд оруулсан орд учраас тодорхой хувь нь бол ямар нэгэн байдлаар ард түмний мэдэлд авах ёстой. За тэгэхээр одоо 34 хүртэл ч юм уу хувийг бол аваад баялагын сандаа ингэж төвлөрүүлээд за тэгээ эцэстээ ингээд дар дэрэгдтэй ямар нэгэн хувьцаа бэлэн мөнгө хэлбэрээр ингэж үйлчлэгээ эсвэл үйлчлэгээ хэлбэрээр те хуваарлах ийм бол одоо зайлшгүй шаардлага байгаа гэж хэлжсэн. За тэгэхээр магадгүй нэг санаа зовоож байгаа нэг бодож байгаа зүйл бол юу вэ гэхээр үнэхээр социализм үеийнхэн шиг тийм үү? Хэн нэгний хувийн өмч ингэж хүчээр хурааж аваад эзний орон шоронд хийгээд за одоо арайч алж болохгүй байх. Ийм байдал болох юм уу юу гэдэг нэг юм асуудал айдас бол байх шиг байна. Яг л сүүлийн үед бол энэ хувийн хвшил рүүгэн бол нэлээд эрчтэй дайрж хувийн хвшлийг бол одоо хуучин юу гэдэг өөрсдийнх нь хэлдгээр бол баялаг бүтээгч нээтрээ нус орны нуруунд дээр авч явж байгаа гэж ярьдаг байсан. Тэр хандлагаас нь арай өөр имижийг бүрдүүлж байгаа буюу улсын төсвөөр бүтээсэн одоо хөрөнгө баялаг орд янз бүрийн юмыг бол буруу аргаар авсан, буруу аргаар өвжилж авсан. За одоо цаашлаад бүр яа дээ янз бүрийн тийм хуулийн зорхой өдр ашигласан, за авилгал хэлэх бол тайж холбогдсон эдэр гэсэн ийм үнцүүдийг бол дүгэж ах шиг. За тэгэхээр энэ одоо тэр нарийн деталь асуудлууд нь бол тус тусдаа кейсүүд дээр өөр байдаг бах. Харин илүү одоо өргөн утгаараа хэдүүлээ нэг баялагын хуваарлалт гэж энэ тэгш ус байдал гэж юу хэлээд байгаа. За энийг одоо байхгүй болгохын тулд гэдэг юм уу бууруулахын тулд баялагын хуваарлалт гэдэг юм хийдэг юм байна. Яаж хийдэг юм бэ гэдэг тухай хэд хэдэн судалгаан дээр тулгуурлаад ярьцгаая. За энэ судалгаанууд нь бол одоо харьцангуй юу гэдэг олон хүний уншдаг, ишилдэг. За ер нь бол одоо тренд бол одоо гэдэг юм уу тех мод бол одоо хүмүүс судлаачдын сүүлийн үед маш их ашигладаг болсон. Ийм судалгаанууд юм шүү. Одоо тийм энгийн хэн хүний яриад байдаг одоо бас тийм яриа хөөрөө бол биш юм шүү гэж. За тэгээд энэ хэсгээсээ би бол нэг юм жижиг слайд бэлдсэн байгаа. Энэ слайдаа тайлбарлаа яриа явъя. Гэдэг юмыг хизэнээс хүмүүс ярьж эхэлдэг вэ гэхэлэр ер нь бол нэг баялагын орлогын ийм юмны зөрөө юм л ихсчлэр л энийг ярьж эхэлж байгаа. Тэгэхээр хүндрэлтэй энийг бол саяхнаас яриад байгаа юм шүү. Ерөөсөө аль эртнээс эднийг ярьж эхэлж исэн зүйл. Ерөөсөө л үе үеийн нийгэмүүдэд байсан ийм толгой өвчин мөн үгүй л мөн. За одоо энийг шийдэх янз бүрийн аргууд бий. За жишээ нэг зүгээр сонирхолтой та нарт бодож байгаагүй байж магадгүй нэг арга бол юу вэ гэхээр дайн тулаан бол одоо жишээ нь энэний нэг арга мөн. Жишээ нь дэлхийн 1-р дэ 2-р дайны хооронд бол одоо орчин үеийн түүхэнд байхгүйгээр өндөрлөгтний одоо энэ нэг орлогын тий баялагын зөрөө бол багасч ирсэн гэж тий хоорондоо байлдаад өчнө олон төрөм нураагаад ингээд буу юм болоод алалцж ирсэн учраас. За гэтэл одоо эргээд энэ ялангуяа 1980-ад оноос хойш за ер нь 2008 он хүртэл ерөөсөө дэлхийд хувааргүй ноёрхож ирсэн гэх юм уу. Энэ неолиберал дэглэм гэдэг онол номлолоос болж бол өнөөгийн нэг баялагын тэгш бус байдал бол үүссэн. За тэгээд энийг бол одоо шийдэхгүй бол болохгүй гэдэг нэг юм хандлага ойлголт бол нийгмийн ухааны судалгаанд их газар аваад ингээд явчихсан. Тэгээ эргээд ингээд неолиберализм их шүүмжлээд янз бүрээр хилээд байдаг учир шалтгаан нь ердөөсөө энэ юм байгаа юм л та. За тэгвэл одоогийн байдалд ер нь манай дэлхийд дахны нэг тэгш бус байдал гэдэг юм юу болчиход байгаа юм бэ гэхээр та бүхэн бүгдөө мэдж байгаа нь одоо Gini index гэдэг байдагтай. Энэ бол дэлхийн нийтийн одоо тэгш бус байдлыг орлогын тэгш бус байдлыг бол хэмждэг ийм одоо үнэлгээ нэг төрлийн индекстэй. За тэгээд та нарын доор нь энэ юунуудыг харж байна. Одоо энэ 50-аас дээш өвгөө шууд ойлгочих болно. Одоо ингээд ерөөсөө юу нь ялгаа нь бол ийм 50-аас дээш өв болцсон ийм улсууд гэсэн үг.
За энэ бол үнэхээр амар тоо. За энэ бол 45-аас 50 өдр гэдэг. За энэ бол 30-аас бага нь бол арай учиртай байгаа улсуудыг хэлж байгаа. За энэ бол 22 оны тоо. Та нар ингээд дороо энэ графикийг болоо харж болно. За 30-аас 35% гэдэг бол яг хөө доороос 2 туулж бас нэг тийм ш. За жишээ нь Монгол улс бол одоо энэ 30-аас 35 гэдэг одоо орлогын төвшүүлс байдлын зөрөө ийм байгаа гэдэгт нь бол орчоод байгаа. Гэтэл нэг 10 гаруйхан жилийн өмнө бол Монгол энд орж исэн гэсэн үг тийм. Харьцангуй гайгүй одоо 30-аас доош үеийн тийм төвшүүлс байдлын зөрөөтэй улс мус гэдэгт ордог юм боломжийн үзүүлэлт байсан. Гэтэл ингээд одоо бол энэ үзүүлэлт улам буугаад байгаа гэсэн үг. Чинь Казахстан бол хамаагүй дээр байна тийм. За энэ хойд та нар тэр Скандинавын улсууд болоод энэ зүүн Европын улсууд за тэгээд зарим нэг Арабын улсууд бол ийм харьцангуй боломжийн үзүүлэлттэй байгааг харж байгаа. За бүр хэцүү болоод ингээ улаацсан гэвэл одоо энэ Африкийн улс за энэ халтартай нөгөө Африкийн бүгд найрамдах Өмнөд Африкийн бүгд найрамдах улс бол одоо үнэхээр их төвөгтэй улс. За тэгээд энэ Бразилийн Төв Америк гэдэр бол төвөгтэй. За манай хоёр хөрш бол манусаас илүү тэгш ус байдалтай юм байна. За Европын зөндөө улсуудтай бол манус харьцангуй гайгүй байна. За гэхдээ эргээд нэг зүйл хараарай. Эдийн засгийн өсөлттэй сайн байх. За эсвэл ерөөсөө хүчтэй эдийн засагтай байна гэдэг бол энэ тэгш усуудл нь бага байна гэсэн үг биш ээ гэдгийг бол бид нар маш олон орны жишээн дээрээс харж байна. За чинь Американ явж байна те та нар өөрөлдөх юм бол одоо бас нэлээд хэцүү төвхтэй байдал руугаа орцсон яваа. Улсын тоонд орно шүү тийм үү. За Европ харьцангуй гайгүй боловч одоо ингээд бас яг үлгэр жишээ болж яригддаг энэ нэг Скандинав улсууд эдгээр жишээ бол биш байгаа гэдэр анзаарч харж байгаа. За ингээд одоогийн байдлаар бол Gini индексээрээ дэлхийн тэгш ус байдал гэдэг нэг иймэрхүү байгаад байна тийм. За одоо энэ бол нэг жаахан хуучин тоо. Яг хөө ковидоос хойш бол нэлээд өөрчлөлтүүд төр одоо тийм онцгой амар өөрчлөлт бол гараагүй. За энэ график хэдүүлээ ингээд тайлбарлаад ярих юм бол юу хэлээд байгаа вэ гэхэлэр те. Ерөөсөө одоо дэлхий дахиндаа тийм үү нэг баялаг яаж хуваарлагдчихад байгаа вэ гэдгийг л харуулж байгаа. За энэ бол одоо нас бие төрсөн хүн гэж. За энэ нь бол тусдаа зүйл биш те. Одоо нийт баялагын те одоо 46% гэдэг нь бол одоо ийм 1 саяас дээш орлого мөнгө хөрөнгөтэй хүмүүст оногдоод за тэгээд 100 Америк доллараар бол 100 мянгаас 1 сая орлоготой тэр middle class буюу одоо манайхны яриад байдаг дундаж давхарга нь бол 39 болж агшаад за тэгээ ядуу гээд байгаа те нэг 10-аас 100 мянга руу н орж байгаа нь бол 14%. За тэгээ бүр 10 мянгаас доош орлоготой гэж байгаа нь бол бүр энэ дээр ингээд хүрээд ирж байгаа нэг ийм төвхтэй төр гүйцсэн гэсэн. Өөрөөр хэлэх юм бол дэлхийн ихэнх баялагч ерөөсөө илүү хөрөнгө мөнгөтэй баян тархан садгалан одоо мэдхгүй юу гэж хэлхий энэ хүмүүс дээр очичоод байгаа бол харин доошоо нөгөө магадгүй одоо энэ дундаж давхрах гэдэг байгаа энэ хэсэг бол улам багасаад байгаа. За бүр энэ лүүгээ 14% руугаа орох гээд байгаа. Энэ 14%-ийн тоо нэмэгдээд байгаа. Эндээс гасагдаад байгаа юм харьцангуй бага гэсэн үг. Энэ тоо улам л нэмэгдээд байгаа. Энэ тоо улам багасаад энэ тоо харин нэмэгдээд энэ тоо бас нэмэгдчих гээд ингээд зовоогоод байгаа учраас л одоо дэлхийд дахиндаа энэ тэгшүүс байдал гэдэг юм чинь эргээд асуудал болчлоо. Одоо энийг шийдэх ямар нэг арга хэрэгтэй гэсэн ийм арга мэтгэлц өөрөөс гэсэн үг. За уламжлал ёсоор бол энэ яагаад ийм болчтiin бэ гэхэлэр айл 50-аад оны үе одоо энэ Кузнес гэдэг нөхрийн мөрийг хүмүүс айгүйх ярьдаг. За одоо Монголд ч гэсэн энийг айгүйх ярьдсан байлээ шүү. Одоо энэ бол маш одоо бүдүүлгээр тоомлж хэлэхэд бол айгүй хоцрогцсон үзэл санаа гэсэн үг. Нөхрийн хэлж байгаа санаа бол ерөөсөө тодорхой. Эхлээд ингээд эдийн засаг хөгжиж байгаа үед те улс орон хөгжиж байгаа үед одоо энэ хөгжиж байгаа эдийн засаг улс гэсэн үг шүү дээ. Тэгш ус айдал маш их өсдөг гэж. Өсөж явсаар байгаа turning point буюу нэг эргэлтийн зэг дээр ирээд тэгээ хөгжилтэй эдийн засаг болчихлоор энэ нь яадгүй. Ингээд доош унаад ингээд гой болчихдгоо гэж хэлдэг. Гэтэл эдийн засаг нь маш хүчтэй хөгжилтэй хэрнээ тэгш бус байдал нь буураагүй бүр нэмэгдээд байгаа түүхийг бид энэ графикаас харчих болно. Хамгийн классик жишээ бол ингээд Америк. Тэ за Төв Европын улсууд байдаг ч юм уу те. Яагаад ингэхгүй вэ? За тэгвэл одоо жишээ нь Хятад маш өндөр эдийн засгийн боломж чадaltaй улс шүү дээ те. Энэ яагаад гэхгүй вэ? Тийм үү? За энийг Хятад хоёрыг дээр харьцуулаад хараарай. Тэгэхээр энэ нөхрийн яриад байгаа юм ерөөсөө болохгүй бүтэхгүй байна гэдэг санааг бол 80-ад оноос эдийн засагчтанч гаргаж ярьж ирсэн. За тэгээ бусад хөгжлийг судалдаг
хүмүүс ч гэсэн гаргаж ирж ирсэн. Тэгээ эцэстээ бол ямар санал төрсөн бэ гэхээр уучлаарай наад Кузнец би яриад байгаа наад мөрөчин бол уучлаарай боломжгүй юм байна гэж. За Монголд одоо хүртэл энийг ярьдаг хүмүүс байдаг. Бид нар одоо ядуу учраас ингэж байгаа. Баян болчихлоор ингээ гайгүй болчихно гэдэг те. Одоо манай Баабар бол маш их юм ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол ингээд аль дээр үед нэцэгдсэн ийм санаа яригдж байна гэсэн үг. За бүр одоо их энгийнээр хэлээд 1955 оны яриаг л одоо болтол яриад байгаа гэсэн үг. Өөрийгөө уншиж апдейт хийж одоо өөрчлөхгүй байна гэсэн санаа тий. За тэгвэл одоо энэ үзэл санаан дээр бол илүү одоо бараг л хувьсгалын шинжтэй юм ярьж үгүй наадах чин шал урагтаа агуулгах таштай гэдэг юмыг ярьсан нөхөр бол одоо энэ Томас Пикетти гэж Францын эдийн засагч маш их маргаан мэтгэлцээнд дагуулж байгаа ийм судалгааны ажлыг бол хийсэн. За хийсэн ном нь бол энэ байна тий одоо 21-р зууны капиталаа гэдэг нэртэй ийм ном баг. За Монгол дээр орчуулагдаагүй санагдчихээн. За тэгээд уул нэнийг олоод уншичвал энэ орчин үеийн энэ тэгш бус байдал гэж юу юм бэ? За хөрөнгө мөнгө баялгийн хуваарлт гэдэг яаж хийвэл зүгээр юм бэ гэдэг дээр бас нэг маш хүчтэй аргумент ойлголтыг ойлгох хэрэгтэй нэг ийм ном байгаа шүү. За нөхөр юу хэлсэн бэ гэхээр нөхөр бол маш их том датан дээр ажилласан. Өнгөрсөн одоо 300 гаруй жилийн олдож болох эдийн засгийн бүхэл тийм тооцоо судалгаа хэлдэг юмыг олж харсан гэсэн үг те. Ингэж хараад тэгээд нөхөр бол одоо энэ томьёо гаргасан байгаа юм те. Одоо энэ одоо G-гээс байнга илүү байдгаа гэж хэлж байгаа. R нь юу хэлж байгаа юм бэ гэхээр энэ дээр бичсэн байна. Та нар хөрөнгийн ашиг тэ хөрөнгийн ашиг. За Монгол руу орчуулахаар тэнэг сонсогч байж магадгүй. Гэхдээ чи ямар нэгэн одоо эд хөрөнгөтэй бол тэрнээс гарч байгаа ашиг гэсэн үг. Чи байртай байгаа тэр байраа түрээсэлдэг ч юм уу. За нэг байранд өөр амьдраад хоёр дахь байраа түрээсэлдэг. За эсвэл одоо яа гэв бизнестэй байж болно те. За тэр бизнесээс ч орж ирж байгаа орлого. За мэдгүй одоо барууныхан шиг хөрөнгийн зах зээл хөвцөөтэй. Тэрнээс ч орж ирэх ногдол ашиг. За тэр юм чин G буюу одоо эдийн засгийн өсөлт гэдэг юмнасаа байнга давж идэг гэж байгаа. Байнга давж идэг. Ямар ч нөхцөлд шүү. Өөрөөр хэлэх юм бол чи ямар нэгэн эд баялагтай хөрөнгөтэй байна гэдэг бол дандаа өсөлттэй байна гэсэн үг. Эдийн засгийн өсөлтөнд муу байх, магадгүй тэг байх эдэр бол огтын нөлөө байхгүй. Тэгэхээр хөрөнгөгүй, баялаггүй, тэ орлогогүй ийм нөхцөлд бол чиний одоо ашиг, орлого, элдв юм, баялаг өсөхгүй гэсэн үг. Байхгүй боломжгүй. Чи зөвхөн цалингаар амьдардаг хүн гэж бодъё. Тэгэх юм бол чиний цалингийн өсөлт хязгаарч эдийн засгийн өсөлтөд давхгүй гэсэн үг. Энэ капитал гэдэг үгийг л одоо хөрөнгө гэж орчуулчихад байгаа юм шүү те. Тэгэхээр юу болоод таарад байгаа юм бэ гэхээр хөөх юм нэ. Чи те ямар нэгэн хөрөнгө баялагтай хүн болвол хязээд л хөрөнгө баялаг нь өсч идэг. Эдийн засаг муу байсан ч гэсэн, тэг байсан ч гэсэн тийм үү? Тиймгүй зүгээр цалингаараа амьдарч идэг нөгөө ажилчин анги гэдэг нөхөрчин болвол яах нь вэ? Хөрөх юм нь тэгээд орлого мөнгө юм нь байхгүй байгаад байна л гэсэн. Ерөөсөө нэг ийм нэг сонин нэг төрлийн юм гацаа нэг юм занг байна. Ийм л зүйл ерөөсөө капитализм хөгжсөн өнгөрсөн одоо энэ 300 гаруй жилийн түүхэнд оршсон байна. Энэ бол гол томьёолол болчлоо гэж хэлсэн баг. За ингээд жишээ нь Америк гэдэргээд ингээд та нар ирээ унших юм бол зөндөө олон гой жишээнүүд байгаа. Би чинь энэ дээр бол Америкийн жишээг авцсан байна. Америкийн нийт баялагын 40% хүн амынхын 1% болох хамгийн баян хэсэг хэмжээдэг. За энэ бол 13 оны доош. Одоо энэ тоо бол бүр нэмэгдсэн. Хэмжээдэг. Энэ нь ерөөсөө сүүлийн 50 жилд л ийм болцсон. Тэ 50 жилээс өмнө бол ийм байгаагүй. Ийм ялгаа зөрөө ерөөсөө байгаагүй гэж байна. Тэ. За ингээд одоо юу гэдгийг цалингийн ингээ харах юм бол жишээ нь 1978 онд ямар нэгэн компани захирал болоод жирийн ажилтны хоёрын цалингийн зөрөө нь 11 байсан гэж байна. За нэг хүн мэдхгүй одоо хэдүүлээ ярмантгаар бодох юм бол нэг компани захирал жилд одоо 10 сая төгрөг авдаг байсан бол ажилт нь 1 сая төгрөг авдаг байсан л гэсэн үг тийм үү. Гэтэл энэ одоо 2018 оны байдлаар болохоор бүр аимшигтай ялгаатай буюу 201 болж өөрчлөгдсөн гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол өнөөх компани захирал чинь 200 сая төгрөг авч байхад уучлаарай ажилт нь та 1 сая төгрөг аваад байгаа л гэсэн үг. Ийм солиотой өөрчлөлт болсон. За энэ бол дундаж тоо жишээ нь зарим компаниуд дээр энэ бол бүр аимшигтай өөр. Жишээ нь Coca-Cola компани захирал бол ажилтны хоёрын цалингийн зөрөөл тий 1621 нэгэ харьцаатай гэж. Ийм болцсон. Гэхдээ тэгэхээр чи эн чи одоо ингээд тий эн чи зүгээр өгж байгаа цалингийн тухай ш нөгөө нэг бонус за тэгээд хувьцааны юм уу гэдэргээд олон юм орж байгаа ш. Ийм ялгаатай зөрөөтэй
болчихлоор ч тэгш бус байдал гэдэг юм чи өсгөөс биш яах юм бэ? За ийм нөхцөл байдал бидэнд очичлоо. Ингээд дэлхий болвол одоо дэлхийн 1-р дайны өмнөх хамгийн тийм хурц тэгш бус байдлынхаа үед ирчлээ гэж. За тэр үед бол үнэхээр 1-р дайны өмнөх тэр хурц тэгш байдал бол тодорхой байсан. Яагаад гэвэл барууны улсууд колоничлол гэдэг юм оргилдоо үрж ирсэн учраас бусад улсуудын эд баялаг одоо тэ ажиллах хүч хамгал нөөцийг бол бүр аимшигтайгаар сорж мүлжиж ингэж авч исэн одоо их муухай түүхтэй. Гэтэл тэр колоничлол устсан байхгүй болцсон гэдэг байгаа. Одоо үед энэ байдлыг ийм эдийн засгийн аргаар хийцэн гэсэн үг те аимшигтай. За тэгээд мөн зөвхөн одоо нөгөө бусад улсууд гэдэг юм хөгжиж байгаа улсууд биш. Тэр хөгжсөн улс дотроо маш том ялгаа зөрөө үүсчихэж байгаа гэсэн үг. За дараагийн нэг судлаач бол Бранко Миланович гэдэг судлаач бас их гоё судалгаа хийсэн байгаа. Энэ хүн бол яг одоо неолиберал дэглэм дэлхийд ноёрхож бүрстэ галзуурж исэн үе буюу 1988-аас одоо 2008 оны дэлхийн одоо их зөндөө олон улсын тэр өрхийн судалгаа гэж байдаг те. Тэр мэдээлэл дата эдрийг юм судлаад ерөөсөө яатсан юм бэ, юу болсон юм бэ гэсэн чинь уучлаарай одоо тэгш бус байдал бол үнэхээр ноцтой асуудал болчихжээ. Балархаар болсон байх шүү найзуудаа. Энийг одоо шийдэрэй гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Яагаад вэ те? Яагаад ийм болоод байгаа вэ гэхээр за нөхөр бол Piketty-гээс арай өөр санаа хэлсэн буюу энэ тэгш бус байдал гэдэг бол ерөөсөө нийгмийн анги давхрах гэхээсээ илүү одоо баян ядуу гэдэг анги давхрах гэхээсээ илүү те. Дэлхийн нийтэд бол энэ улс орны байрлалаас хамаарат байна штэ гэдэг асуудлыг төвшүүлсэн байна. За юу гэсэн үг вэ байрлалаас хамаарна гэдэг те. Жишээ нь Америкийн нэгдсэн улсын хамгийн ядуу 5% орлого гэж. Хамгийн ядуу шүү Америкт одоо өгөөгүй ядуу 5%-ийн нь орлого дэлхийн дунд ч бас 60%-аар илүү гэж байгаа байхгүй. Гүр аимшигтай байгаагүй. Өөрөөр хэлбэл чи Америкт төрчөөд ядуу байх 5% нь орчоод байгаа тэр орлого чинь магадгүй дэлхийн бусад газар очиход бол боломжийн гэдэг юм уу дундаж гэдэг юм уу орлоготой орох боломжтой байна гэсэн үг. За тэгэхээр ийм байрлалын ялгаа байна штэ. Энийгээ та нар анхаарч үзээч гэж нөхөр аргумент төвшүүлсэн гэсэн. За ном нь энэ та нар тэгээд сонирхоод уншаарай. Мөн бас монголоор орчуулдаг те. За нөхрийн нэг гаргаж ирж шууган тарьсан зүйл нь болохоор энэ одоо график. За энэ бол сүүлийн одоо ингээд нэг тийм одоо 40 жилийн бараг 40 жил болчихлоо шүү дээ. 40 жил болчихлоо. Энэ нэг төвхтэй байдлыг эдийн засаг юу болсон бэ гэдгийг тайлбарлаж өгч байгаа их үр дүнтэй график байгаа юм л та. За нэгдүгürt одоо бидний анхаарч харах хэрэгтэй бол одоо энэ нэг 5%. За энэ бол ерөөсөө дэлхийн хамгийн үгээгүй төвхтэй хэсэг. Нөхөр дэлхийн тухай ярьж шүү дээ. Энэ бол ингээд одоо бүр ядуурлын хавх гэдэг юмд ингээд орцсон. Айгүй төвхтэй одоо нэг 400 гаруй сая хүн байна гэдэг тийм. Одоо үнэхэр хэцүү одоо энэ. За losers гэд нэрлэж болно тийм үү. За нэг юм хүмүүс. Гэтэл 88 оноос хойш дэлхийд дахиндаа ингээд явсан, хөгжсөн ийм юмнаас бол хамгийн их хожоод байгаа хэсэг нь хэн бэ гэхээр энэ хоёр хэсэг. За энэ хэсэг бол одоо шинээр гарч ирсэн. За барууны улсуудад бол бараа таваараа нийлүүлж эдийн засаг нь өссөн нөгөө Хятад, Энэтхэг, Турк, за Латин Америкийн зарим улсууд эдрийг оруулаад байгаа. Emerging economies гэж нэрлэдэг те одоо шинээр үүсэж бий болж байгаа. Эдрийн дундаж давхарга бол маш сайн нэмэгдсэн гэж. За ялангуяа Хятад бол энэ дорн та нар мэдж байгаа тийм үү? За манайхаа эдэр хөөрөл Хятад одоо ядуурлыг яллаа маллаа эдрэл балан ямяриад байдаг. Тийм ерөөсөө байхгүй те. Нэг энэ хэсэг баг. Нөгөө нэг нь бол энэ ерөөсөө маш баян хэсэг. Тэ? Дэлхийн ерөөсөө хамгийн баян хэсэг эхэлж байгаа. Нөгөө 1%. За ингэж үзэх юм бол зөв улс орноор нь томоохон эдийн засгтай улсуудад ингээ хуваарлж үзэх юм бол одоо тийм үү Америкийн иргэдийн одоо тийм 12 за тэгээд Англи, Япон, Франц, Германы 3-6 за тэгээд Бразил, Орос, Өмнөд Африк гэдэргийн 1% гэдэг. За та нар угаасаа энэ графикаас нараад юу гэж хэлээд байгаа гэдгийг ингээ шууд ямар ч асуудалгүй ойлгочих жоох тийм. Нэг юм жижигхэн хэсэг. За гэтэл энд бүр балраад байгаа нөгөө 400 бүр хавханд орсон 400 саятайгаа адилхан балраад байгаа хэсэг нь юу вэ гэхээр нөгөө барууны улсуудын дундаж давхар гэж нэрлэгдээд байсан нөхдүүд чи. Тэд нар бүр гаццсан. Хацгаасаа гадна орлогон доошоо унтсан буюу одоо барууны дундаж давхар гэдэг юм чи улам багассан. Байхгүй болоод байгаа гэж хэлгэж ааш. Ер нь ингээд цөөрцсөн. Тэгээд дээрэс нь хуучин одоо коммунист улсууд одоо Монгол зонголыг оруулж байгаа тийм. Тэд нар
Энд өөрөөр хэлбэл ингээд энэ дөрвийн чинь 2-2-оор нь ялагч тэгээд ялагдагч гэдэг ингээд хуваачглаар хөөрхийн нөгөө дэлхийн хамгийн ядуу 5%-тай чинь адилхан хохироо зовоод байгаа эдгээр нөгөө нэг орлогын тэгш бус байдал гэдэг юмд чинь хамгийн хүртээд байгаа хэсэг нь одоо чинь Монгол орцсон яваа байхгүй юу энэ дотор. Бид нар юусоо ингээд ялаад ингээд тий нөхцөл байдал маань сайжраад байгаа юм болчихдог гэсэн. За ийм тогтолцоо наадах чинь ингээд ерөөсө бүрдсэн юм болцсон байна. Энийг одоо шийдэх хэрэгтэй ингээд арга байхгүй болчлоо гэж нөхөр хэлээд байгаа гэсэн. За яаж одоо тэгвэл баялагын хуваарлтыг хийх вэ? Яаж энэ тэгш бус байдлыг багасгах вэ гэдэг дээр бол уламжлалт маягийн одоо санаануудыг өдөлөө орхи. Тэр дөрвөө та нар үгүй ядаж одоо сошиал медиагаас зөндөө сонсцсон баг тийм үү? Одоо нөгөө нэг орлогын нэмий те эдийн засгаа хөгжүүлийн гадны хөрөнгө оруулалтыг нэмий ажлын байрыг нэмий гэдэг уламжлалт ярьдаг баг хүн болгоны те баг чи хаанаас ч уншаагүй ирнэ бүр хэзээний олоо сонсцсон ийм ойлголтуудыг хэдүүлээ ярихаан боли ягаад гэвэл энэ бол угаасаа тодорхой зүйл надтай та нар олоод үнсч учраас. За нэгдүгээр төвийн компаниуд элдв юмд бол одоо би нэг зүйлийг хэлмээр байна. Одоо бити санаа зовоорой. Өөрөөр хэлэх юм бол Марксийн санал болгож ирсэн шиг одоо хувийн өмчийг устгах гэдэг ч юм уу. За эсвэл одоо зөвлөлт маягийн социалист аргаар тэ аль нэг өмчтөө хүнийг барьж авч хоронд хорж эсвэл алж шулж яагаад за тэгээ хөрөнгийг хурааж аваад бусдад өгөх гэдэг юм уу. Ийм арга ажиллагаа бол мэдээж одоо явах боломж байхгүй. Тэ энэ бол үнэхээр хэцүү тийм дарангуй харгас хэсгийн нийгэмд л биш бол одоо чинь хятад хүртэл тийм хийж чадахгүй байна. Тэгэхээр энэ бол их төвхтэй. За нөгөө өмнө ярьсан хоёр судлаач маань юу ярьсан бэ гэхээр Piketty бол дэлхийн нийтийг хамарсан үр дүнтэй маш сайн зохион байгуулалттай капиталын татвар буюу одоо нөгөө хөрөнгийн татвар гэдэг юмыг бий болгоё гэдэг саналыг тавьшуулсан. Өөрөөр хэлэх юм бол дандаа хожоод байдаг. Өссөн ч өөрөөс нь үл шилтгаалan хөрөнгөтэй хүн бол байнга л нэмэх өсөлттэй байдаг гэж шүү дээ, тийм хүмүүсээс татвар авцгаая гэж хэлж байгаа. За энд бол нөгөө нэг үндэстэн тамсан компаниуд эдгээр ч гэсэн орох юм шүү. Жишээ нь одоо Facebook, Google бол Монгол татвар төлөхгүй байгаа шүү дээ, томоохон хүчтэй улсуудтай бол татвараа өгчөөд энэ мэтийн манайх шиг ийм улсууд эдгэрт бол тэд нар бол дотоод ажил мэл ерөөсөө хамаахгүй. Гэхдээ эндээс маш их ашиг хөрөнгө мөнгө олж байгаа юу гэвэл зөндөөнийг олж байгаа тийм үү. Гэтэл магадгүй нэг төвс ажиллуулж байгаа ч юм уу. За болио төвс ажиллуулахаа болио. Зүгээр л цалиа авж байгаа их сургуулийн багш бий гэхэд бол тэр их бага орлогоос заавал татвар өгöd байгаа шүү дээ тийм. За нэг ийм зүйл байгаа гэдгээ та нар анзаараарай. Тэгэхээр энэ байдлыг байхгүй болгох буюу ерөөсөө ингээд заавал татвар авна. Яагаад гэвэл нөгөө хөрөнгө мөнгөтэй хүмүүс чинь байнга татвараас цухтааж яаж ядгүй янз бүрийн тийм татваргүй бүс нөгөө офшор эдэргээд байгаа эсвэл бага татвартай бүс эдэрт бол төмөвөн байгуулж ингэж арга сам хэрэгжилж идэг. За энэ байдлыг ерөөсөө дэлхийд дахиндаа байхгүй болгоод бүх ус ялгаахгүй тэдрээсээ татвар авдаг болчихё гэж. За ингэж чадах юм бол татварын аргаар энэ баялагын хуваарлтыг хийж болохоор байна гэдэг санааг бол Piketty дэвшүүлсэн. За нөгөө нөхөр маань Малиновский маань болохоор юу гэж хэлсэн бэ гэхээр үгүй энэ одоо ерөөсөө дэлхийд дахиныг хамарсан энэ нэг тэгш бус байдлыг чинь яахын тулд бол дэлхийд дахинд ингэж чөлөөтэй одоо хүн явдаг, ажилдаг ийм орчин бүрдүүлцгээе хэдүүлээ гэж хэлсэн. Бага юм л та тий. За жишээ нь юу гэж хэлж байгаа вэ гэхээр одоо энэ хэд хэдэн жишээ байгаас нь би энэ жишээг л авсан шүү. Жишээ нь нийтхийн одоо тий англи хэлтэй, ур чадвартай одоо тэгээд цалин мөнгө энэтхэгтэй бага болоод байгаа тэр хэсгийг жишээ нь Америкт авчи гэж хэдүүлээ ботцгоё. Тэгэх юм бол орлого нь хамаагүй нэмэгдэн тий. Энэ дотор байдаг янз бүрийн хязгаарлалт хориг одоо виз нэтэрэ гэдгийг бариараа болио. Тэр хүн тэнд очиод шударгаар ажиллаад татвар мөнгөө төлнөлөө Америкта. За тэгээд яах вэ? Орлого элдв юм ингээ аваа явчих болно шүү дээ гэдэг санааг нөхөр төвшөөлөд байгаа гэсэн. Тэгэхээр ийм нэг төрлийн глобал одоо миграц те миграшн бол явуулах хэрэгтэй. Ингэжээж одоо ядарсан байгаа хэсэг чинь орлоготой мөнгөтэй байгаа хэсгийнхаа тэр боломж болцооноос хүртээд за тэгээ орлого мөнгө сайжраад ингээ явна гэдэг санаа гэсэн байна. За энэ хоёр санаа бол хоёулаа их дуулаа шууган тариад нэлээд аргаан бэтгэлцээ өрнүүлж байгаа санаа мөн үгүй мөн шүү. За гуравт нь би та хэдэд антропологч хүний судалгааг санал болгож хэлэх гэж байгаа. За энэ бол антропологдон гэлтэхгүй ер нь энэ нэг дахин хуваарлалт те redistribution гэдэг нэг энэ сэдвт бол нэлээд дуулаа шууган тарьсан ийм ном байгаа. Стэнфордын их сургуулийн антропологийн профессор Джеймс Фергюсон саяхнаас зурчлаа. За энэ хүний номын нэр бол Give a Man Fish. Ерөөсөө
загас барих аргыг заах биш хүндэн зүгээр загас үг гэж хэлж байгаа. За аргумент нь ерөөсөө тодорхой. Та нар мэдхгүй одоо сүүлийн хэдэн 10 жил 40 50 жил хүнд загас барих аргыг заасан. Хөгжлийн төсөөл, хөтөлбөр, засгийн газрын зөвлөмж олон юм дандаа л аргыг заагаад байсан. Тэгээд та нарын ерөөсөө наад тэгш бус байдал гэдэг юмгаа бууруулж чадаагүй. Баялагын хуваарлалтаа үр дүнтэй хийж чадаагүй. Тэгвэл одоо ямар логик энэс ингийн логик ургаж гарч ирэх вэ гэхээр та нарын арга буруу байна л гэдэг логик ургаж гарч ирнэ гэсэн үг. Та нар наад аргаан засах гэж олноороо үз. Болоогүй. За тэгвэл одоо наад аргаан шууд болоод зүгээр л хүнд загас өгөлтөө. Загас үг. Тэ? Ингэж хэлж байгаа. Яагаад вэ? Яагаад гэвэл одоогийн эдийн засгийн улс төрийн тогтолцоо шал өөр болсон. Маркс эдрийн ярьжсэн шиг ажилчин анги гэдэг бол тийм хүчтэй, нөлөөтэй нийгмийн баялагийг хуваарлж чаддаг хэсэг биш болцсон. Тэ? Биш болцсон. Энэний оронд бол нөхцөлтэй юм уу, нөхцөлгүй юм уу зүгээр л хүний тодорхой хэрэгцээнд нийцсэн мөнгийг өгье. Яагаад вэ? Гэхдээ яагаад гэвэл энэ дэлхийн нийтийн маш олон улсад чинь ажил олдохгүй байгаа. Ажил олдохгүй байгаа. Энэ бол хүн болгон ажилтаа байх боломжгүй гэдэг санаа. Угсаа тийм болцсон. Айгүй хэцүү болцсон. Ажил гэдэг ойлголт ч өөр болцсон. За хүн ч магадгүй тэ бүгдөө ажилтаа байх боломжгүй болцсон. Хуучин аж үйлдвэрлэлийн хувьсгалын үед бол тийм боломж байсан. Одоо бол тийм боломж байхгүй. Тэгээд хүнд хэрэгцээ байгаа юу? Тодорхой хэрэгцээ заавал байгаа. Тэр хэрэгцээг нь маш бага нөхцөлтэй юм уу эсвэл ор нөхцөлгүйгээр хуваарлаад үзье. Тэгэхээр ямар үр дүн гарч байгаа. За ийм туршилтыг бол одоо олон улсын байгууллагууд ч янз бүрийн улсуудад зөндөө хийхийг зөвлөсөн. За зөндөө олон улс ч гэсэн ийм туршилтыг бол хийсэн. За энэ дээр жишээ аваад тавьсан байна. Жишээ нь өмнөд Африкийн бүгд найрамдах улсыг хэлж байгаа шүү те. Хүн амын 30 орчим хувь нь бол тэтгэр хүүхдийн мөнгө авдаг. За Мексикт гэтэл одоо хот өдөөгийн ядуу ээж хүүхдээ сургуульд явуулах эмнэлэгт үзүүлдэг болвол тодорхой хугацаанд ч те мөнгө авдаг. За Бразилд одоо хүүхдээ вакцин дийлэгдэх сургуульд явуулдаг бол тэтгэмж авдаг гэдэг ч юм уу те. Ингээд ерөөсөө дэлхийд дахин даяар нөхцөлтэй болоод ийм бага нөхцөлтэй эсвэл огт нөхцөлгүйгээр ямар нэгэн бэлэн мөнгө авдаг тэр бум гаруй хүн байдаг гинэ. Тэгээ яадаг вэ? Тэгээд үр дүн сайн байгаа. Өөрөөр хэлэх юм бол түрүүний дээр авж байгаа жишээнүүд дээр хүүхдүүд дээр яриа те. Хүүхдүүдээ сургуульд явуулдаг хөв хамаагүй гэсэн. Нөгөө вакцинд хамруулдаг өвчин зовлон тусдаг байдал хамаагүй багсан те. За эргээд чиний магадгүй суур хэрэгцээнүүдийн зарим нэг хангагдчихлаар хүн өөрөөр бодож эхэлдэг гэж байна. Дараагийн бүтээл сэтгэл санаа элдв юм нь ундардаг. Түүнээс биш чи өнөөдөр яаж нэг халуун шүл олж уух вэ гэдэг ч юм уу, халуун кофе олж уух, цай уух вэ гэдэг энгийн суур зүйл дээрээ төвлөрөөд байхлаар чамаас ямар ч тийм ойлголт элдв юм гарах боломж байхгүй. Эргээд чи одоо те бусад амьдрал ахгүй юмн дээрээ бодох хугацаа байхгүй, тэрэн дээрээ анхаарах боломж байхгүй. Ингээд нөгөө түрүүний яриад байгаа тэр ядуурлын хавх гээд байгаа юмда үлдээд байгаа гэсэн. Тэрний оронд үгүй ядаж хүн амьдрах боломж болцоо нь бүрдэх ёстой. Анхан шатны үйлчлэгээнүүдэд хүрхийц мөнгө эсвэл тэр үйлчлэгээнүүдийг үнгүй байлгая гэдэг санаа гэсэн. Чи эрүүл мэндэд санаа зовхгүй, магадгүй боловсролтой санаа зовхгүй, за магадгүй өнөөдөр идэх ая хоолндоо санаа зовхгүй болсны дараагийн үйл явцууд өрнөдгөө гэдэг нэг юм санаа. За тэгээ бодит үр дүнгууд гарсан байдаг. За энийг нэрөө та нар уншмаар байгаа бол энэ номыг уншаарай. За эсвэл одоо зөндөө олон яг энэ утгаар нь хайгаад өдр үзэх юм зөндөө олон утга гараад ирнэ. За ингээд одоо миний хэлж ярих гээд байгаа баялагын тий хуваарлалт гэж юу юм, тэгш бус байдал гэж юу юм, яагаад ийм байдал үүсдэг юм бэ гэдгийг бол ингээд тайлбарлаж ярьлаа. Ингээд та бүхэнд бол тодорхой ойлголт өгсөн байхаа гэж найдаж